энэ улс орн хоорондын одоо Тайван, Чайна, Украин, Орос, тэгээд Ирак, Израиль, USA гээд Америк гэдэг. Эдгээр одоо энэ хийж байгаа юмнууд бол би дөнгөж эхлэл гэж хараад байгаа. Самбац ханагаш weekly 34 өргөж байна. За өнгөрсөн 7 хоногт төлөө CPI, PPI намбартайсан тий. Тэгээд энэ бол яг Forex Factory гэдэг миний одоо news calendar хардаг сайт байна. Тэгээд яг энэ дэр би төрүүлээд нэг юм хэлчихэхэд энэ CPI гардаг өдөр энэ crude oil inventories гэдэг юм бас нэг том high impact news байсан байлээ. Гэхдээ миний ашигладаг сайтн дээр high impact news гэж оруулаагүй, зүгээр ингээд шараар ингээд less тийм small impact гэдээ оруулсан байгаа байхгүй. Яг би энэ дэр фильтрдэгтэй би нэг small factor энэ шарын оруулдаг. Тэгээд дандаа ийм улбар шар энэ хоёр байдаг байхгүй. Тэгээд улбар шар дээр ингээд CPI дээр энэ байхгүй гоц. Тэгээд CPI өдөр 10:30-д зах зээл consultation хөдөлгөөнтэй тэрний өмнө байж байгаа. Яг 10:30-д нэг хүчтэй хөдөлсөн тийм үү. Тэгээд би гайхаад энэ яг юу болсон юм болоо энэ сая нэг юм болчлоо даа гэд. Тэгээд айгуул өөр нэг мэдээ дээр гарсан байж магадгүй гэд. Тэгээд би мэдээний сайтаа баталгаажуулаа гэд одоо investing.com гэдэг одоо та нар бүгдээрээ л ашигладаг. Бас нэг том мэдээний сайт гэдэг. За тэгээд тийшээ ороод харсан одоо энэ CPI дээр тий одоо crude oil inventory гэдэг 10:30 гээд энэ мэдээ гарсан байна. За яг би та нарт яг тэр price төлөвлөгөөнийг харуулъя гэхээр за энд харагдаж байна те энэ CPI өдр байсан ингээд 10:30 мэдээ гарахаас өмнө жоохон ингээд consolidation хөдөлгөөнтэй байсан. Би эндээс яг short орсон байсан. Тэгээд яг 10:30 гээд 31 гээд энэ хүчтэй доош ингээд хөдөлсөн байна. Тэгээд ялгаа нь юу байсан бэ гэхээр одоо энэ Forex Factory гэдэг энэ мэдээний сайт дээр тухайн мэдээг ерөөсөө medium impact ч гэж одоо англид оруулаагүй шууд ингээд ерөөсөө амар small impact гэд тийм англид оруулсан байна. За зөвхөн investing.com дээр юу гэсэн байсан бэ гэхээр одоо 3 уттай байгаа. 3 уттай болохоор ер нь бол high impact news event ч гэдэг 10:30 гээд одоо crude oil мэдээ байсан. Тэгээ энийг ингээд оруулсан байсан. За энэ бас дахиад 2 мэдээ ингээд oilтой холбоотой 2 мэдээ байсан. Нэг нь болохоор medium impact, нөгөөх нь болохоор high impact гэдэг. За тэгээд юу гэж хэлэх гээд байна гингүүт яг мэдээний сайтаа сайн баталгаажуулж байхгүй бол сайн харж байхгүй бол зарим нэгэн мэдээ ингээд сайтын дээр өөр ингээд байгаад байдаг. Тэгээд тэрнээс болж яг бидний арилжааны одоо шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа болохоор энийг сайн авч үзэж явах хэрэгтэй. За 10:30-д ингээд ийм high impact news event байгаа гэсэн бол бас арай арилжааны одоо төлөвлөгөө стратеги жоохон өөрчлөх байсан тийм үү. Тэгээд ягаад мэдээг чухалчилж авч үзэж байгаа юм гээд сүүлийн үед ерөөхдөө бол зах зээлд мэдээний дугуйсаа эмзэг гэхдээ илүү одоо тийм эмзэг болоод байгаа юм шиг надад санагдчихаа. Яг тэгвэл нэг одоо геополитиктэй холбоотой одоо зах зээл илүү мэдээг хүлээж аваад мэдээний өмнө consolidation хөдөлгөөнтэй хийж байгаа тийм мэдээгээр илүү их тийм хөдөлдөг болох ч юм уу тийм. Яг тийм хандлага бол надад ажиглагдаад байгаа. За доллар weekly chart гэж байна. За weekly chart дээр доллар дээр өнгөрсөн 7 хоногт нэг иймэрхүү харилцсан. Тэгээ нэг жижигхэн биеттэй. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн high цэгийг авсан. Тэгээд энэ болохоор 27-нд энд нэг ийм gap үүсгэсэн тийм үү. Одоо bearish gap. За тэгээд энэ бас support болсон gap ингээд доошоо энэ өөрт хийсэн байна.
За тэгээд энэ gap руу харилцсан. Одоо тэгээд энд нэг цэвэрхэн одоо хос одоо low цэг байгаа 99384 гээд энэ цэглэгөө ерөөхдөө арилжих баг. Тэгээд миний долларын таамаг бол яг хоо энд monthly chart дээр ингэж monthly gap дээр ингэж арилжиж байгаа. Тэгээд энэ monthly gap-ээс цаашаа дээш ер нь бол тийм спорт авах магадaltaй гэж хараад байгаа. За тэгэхээр тийм биш ч гэж магадгүй. За тэгээд энэ ойрын хугацаанд бол 99384 гэдэг цэглэл бол ер нь бол арилжих нэлээд өндөр магадaltaй харагдаж байгаа. Тэгээд тэрний дараа дээшээ арилжих нь доош арилжих нь. Ер нь бол жоохон 50-50. Яг там тэгшүүлэхэд жоохон хүндрэлтэй байгаад байгаа. Тэгээд ингээд энэ 31-ээс хойшоо 7 сарын төгсгөлөөс эхлүүлээд одоо 8 сар гараад талд орох чинь тэгэхэд ингээд daily chart-аар ингээд consolidation хөдөлгөөнтэй л байгаад ирэхэд бол нэг шийд байхгүй. Тэгээд энд нэг daily одоо bullish gap байгаа. Энийг бол дэмжиж энэ дээр ингээд спорт одоо харилцаад байгаа. За Nasdaq дээр би өнгөрсөн 7 хоног 30,094 гэдэг цэглэлөөр харилцсан гэж ярьжсэн. Тэгээд харилцсан. За тэгээд дараагийн цэг 30,600 30,975 гэдэг цэглэлөө харилцахаар харагдаад байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоног daily chart дээр би юу гэж ярьсан бэ? За энд daily өмнө ингээд resistance болж исэн энэ цэг энэ gap байгаа шүү дээ, daily gap. Тэгээд энэ gap дэше invert хийсэн. Тэгээд энэ gap руу харилцсан доошо accumulation хөдөлгөөн явсан. Тэгээд дэше энэ хоёр одоо доошо candle байгаа. Доошо хаагдсан хар candle. За энэ candle-ын дээр хаагдангууд би за энэ order block тэгээд энэ daily order block бол энэ дээр price support аваад тэгээд дэше явна гэж хэлжсэн. За тэгээд таамагийн дагуу өнгөрсөн 7 хоногт дэше харилцсан байна. Тэгээд энэ дэше хөдөлгөөн өргөжлөөд ерөөдөө явах ба. За S&P дээр би өнгөрсөн 7 хоногийн high цэг 78-20-25 гэдэг лөө харилцана гэж хэлжсэн тий. За тэгээд тэр цэглэл бол өнгөрсөн 7 хоногт харилцсан байгаа. За өнгөрсөн 7 хоногийн одоо дээд цэг буюу 78-20-25 гэдэг цэглэл өнгөрсөн 7 хоногт харилцсан. Тэгээд шинэ all time high хийсэн тийм үү. Тэгэхээр энэ амар жоохон сонирхолтой байгаа. Яг тэгвэл ингээд дайны нөхцөл байдалтай байхад ерөнхийдөө бол хувьцааны үн нэх тэгж дэше өсдөггүй. Тэгээд алт ерөнхийдөө бол их өсдөг. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүс бол нэг хувьцаанд мөнгө оруулах тийм сонирхолтой байдаг. Тэгсэн технологийн индексүүд хувьцаанууд all time high хийгээд яваад байгаа. Тэгээд энэ юутай холбоотой юмгууд одоо мэдээж одоо AI технологитой холбоотой. Тэгээд AI технологиг тойроод ерөнхийдөө маш их сонирхол байна. Тэрийг дагаад маш их хүмүүс одоо инвест хөрөнгө оруулалт хийж байгаа тийм үү. Тэгээд тийм болохоор ер нь технологийн хувьцаанууд энэ технологийн компаниуд маш их эрэлттэй байгаа гэж би бол харж байна. Тэгээд энэ технологи, энэ AI технологиуд нь ялангуяа бүр ингээд ганц юмар хязгаарлагдахгүй одоо бүхэл салбарт ингэж бидний амьдралд одоо ингэж орж ирж байгаа болохоор улс орнууд одоо томхон улс орнууд дайн хийж илээ гэж бодоход одоо дайн AI-ыг ашиглаад одоо дайнд хэрхэн AI-ыг ашиглаж илүү тийм стратеги одоо дайны давуу байдлыг олж авах вэ гэдэг тийм бас
сонирхлууд маш их байгаа болохоор бас улс орнууд өөрсдөө томоохон засгийн газар хүртэл ингээд AI-д маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Болохоор одоо AI энэ технологийн хавцааны өрсөлдөд бол энэ маш тийм одоо complicated те ингээд төвхтэй юм дайны нөхцөлөд бол ингэж дэш өсөж байгаа. За тэгээд S&P дахиад шинэ all time high хийсэн. Тэгээд дараагийн таргет 78, 95, 50 гэдэг цэг рүү арилжсан магадaltaй. За тэгээд бүр дэшээ 80, 95, 50 гэдэг цэглэл арилжсан магадaltaй харагдаж байна. За өнгөрсөн 7 хоногийн хаяг ингээд арилжсан тий. Тэгээд weekly chart дээр энэ хөдөлгөөн үргэлжлээд явах бах. Тэгээд энд хэдүүлээ маш том ингээд gap үүсгэсэн байна тийм үү? Weekly. Тэгээ энэ weekly gap лугаа доошо accumulation хөдөлгөөн яваад тэгээд дэшээ өсөлтөд хөдөлгөөн үргэлжлэх магадaltaй. Эсвэл эндээс шууд өсөд явчих магадaltaй байгаа даа. За энд алт харагдаж байна. Тэгээд алт weekly chart. Алт бол бус технологийн авчнуудаа дагаад дэшээ өсөлттэй байгаа. Тэгээд энд нэг minor swing high байсан. Энэ swing high авсан. Тэгээд энд дахиад нэг gap үүсгэсэн байгаа. Weekly gap. Тэгээд энэ gap лугаа completion хөдөлгөөн яваад тэгээд дэшээ өсөлттэй хөдөлгөөнөөр нь үргэлжлэхээр алтан дээр харагдаж байна. Тэгтээ надад бол энэ 4.15 гэдэг цаг нэлээд сэжигтэй санагдаад байгаа. Тэгээд энэ цаг лугаа огцом доошоо арилжих том магадaltaй. Тэгээд алтан дээр бол би жоохон 50-50 байгаа. За биткойн дээр юу гэж яриад байгаа вэ гэвэл 66,894 гэдэг одоо өнгөрсөн сарынхаа high цэглэл арилжаад тэгээд доошоо явна гэж хараад байгаа тийм. Тэгээд биткойн бол яг хоо энэ weekly chart дээр ерөөхдөө юм consolidation хөдөлгөөнтэй байгаа. Тэгээд яг хоо энэ цэглэл state арилжих боломжтой. Гэхдээ энээсээ арилжихгүй доошоо явбал зээл биткойн бүр сул байна л гэсэн. Тэгээд илүү хүчтэй уналтын хөдөлгөөнүүд хэдүүлээ харах боломжтой гэж ойлгож байна. Гэхдээ энэ цэглэл арилжаад доошоо бол бас зүгээр. За ингээд ерөнхийдөө энд нэг лов цэг тогтооснаас хойш буцаад ингээд consolidation хөдөлгөөнд орсон мод яг зах зээл. За тэгээд өөр oil дээр за бас айгуу савлаатай байгаа яг амар таамаг төвшүүлээгүй зүгээр би өнгөрсөн 7 хоногт яг таамаг төвшүүлэхгүй гэж байгаа боловч за үнэхээр яг хаашаа явах вэ гэж бодож байна гэвэл би дээшээ гэж үзсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт дээшээ арилцсан. Тэгээд төвшөөч дээшээ бас арилцах баг. Одоо энэ болоод байгаа энэ улс орны хоорондынтай одоо Тайван, Чайна, Украин, Орос, тэгээд Ирак, Израиль, USA гээд Америк гэдэг. Эдрийн одоо энэ хийж байгаа юмнууд бол би дөнгөж эхлэл гэж хараад байгаа. Тэгээд нэлээд хэсэгтэй сунжин 2-3 жил үргэлжлэх баг. Тэгээд тэр хүртэл ерөөхдөө ойлын юм самлгаатай хөдөлгөөнүүд явах баг. За тэгээд энэ 7 хоногийн анализууд нэг иймэрхүү байна guys. Тэгээд эх 7 хоногт уулзъя. Bye.